энэ охины ээжийг үнэхээр өрөвдөж үнэхээр хүндэтгэжсэн. 10 тоол нь чамдаамд хийхгүй хөл гарын тастаач хамаагүй бахта бууд одоо энийг бууд тэр дотор буугаа тэрийг энийг онгоолгоод буу аваад бууд гэж цагдаад очиж мэддэггүй байсан бол энэ хүн дараа энэ хоёрыг ч амьд үлдэх хэрэггүй. Тэр үзэгчтэй Эргэн Ган Эрдэнэ ээж за манай редакцид ярьцлага өгөхөр хандсан. Тэгэхээр таавал үндсэн хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх ийм эрх чөлөөтэй хүн. Тэгэхээр таны энэ эрхийг бид хангахыг бол хүссэн. Найруулагч энэ зургийг авчи. За тэгэхээр энэ зургийг хараад үзэгчд маань ерөөдөө бид юуны тухай ярилцах гэж байгааг ер нь гадралж байгаа. Тэгэхээр олон нийтийн одоо анхаарлын төвд байгаа. За бас сэтгэл сэртийлгэм ийм зураг учраас энэ зургийг авчи. Тэгэхээр энэ зураг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн 10 сар цацагдсан тий. Тэгэхээр энэ цацагдсанаар бохирогч ингээ үзэжсэн таны хүүг яллагдагчаар татсан. Бидэнд байгаа мэдээлэл бол энэ. Тэгэхээр ер нь таны хүү одоо яаж байгаад энэ одоо онц ноцтой ийм гэмт хэрэгт холбогдчих. Эндээс хоёлаа яриа эхлэе. За сайн байцгаана уу. Би одоо энэ хэргийн хохирогч гэж тогтоогдчихсэн Ган Эрдэнэ ээж. Энэ сошиал олон нийтийн сүлжээнд тархаад байгаа буруу ташаа мэдээлэл үнийг бас үнэн зөв бодит мэдээллээр бол иргэдийг бас одоо ойлголтыг өгөх зорилгоор энд хүрэлцэн ирсэн. Миний хүү тухайн өдрийн урд өдөр нь такси одоо UB Cafe бол үйлчлэгээнд явдаг, ажлынхаа зав зайгаар ажиллахыг таксинд яваад бас нэг 5-3 төгрөг олох гэж ингэж явдаг байжгаад 6 сарын 19-ний өдөр гэрээсээ таксинд явхаар гараад дуудлага авангууд яг гэрийнх нь ойрхон дуудлага ирж таарад очиод үйлчилсэн хүн нь бол энэ хэргийг үйлцсэн этгээд байсан. Тухайн өдөртөө бол нэлээд олон газруудаар бас яваад хүлээ одоо энэ тэнд очиод хүлээжээ гээл энд очиод хүлээжээ гээл хүлээлгийн асаалгал нэлээд олон газраар явсан байна. Тэгээд хамгийн сүүлд I Loved баарн дээр очиод бол хүлээлгэж заа сүлдээ за чи би энд буугаад үлдлээ. Чи ингээд яваа би 2 хоногийн дараа Япон явах гэж байгаа. Намайг нисэх онгоцны буудлын руу хүргэж өгөөрэй гэд утасны дугаарыг наваад үлдсэн байна. За ингээд анх энэ этгээдтэй бол таарсан. Маргааш нь бол нөгөө хүн чинь яриад холбогдоод гээ би Япон явхаасаа өмнө нэг уулзаатья. Би найзуудтайгаа бас ингээд бүх найзуудтайгаа уулзж байгаа гэд дуудаад маргааш нас дуудсан байгаа уцаар нь залгаад тэгээ очиод гэрээсээ тэр чинь 20-ны орой гэсэн үг 20-ны орой 11 цагт гэрээсээ гарсан. Тэгээ би шүн 3 өнгөрч явахт сэрсэн. Унтчаа сэрчээд хүүгийн өрөөрөө харсан чинь байдгүй. Тэгээ ээжээс энэ хүү хайцсан юм бол гэд асуусан чинь нөгөө өчтөрийн таарсан залуу нэг уулзаатыгээ дуудсан. Утахгүй гэ гарсан ирээгүй байх уу гэд манай ээж тийсэн. Тэгээ уцруу залгаад ерөөсөө уцаа аваагүй. Мессенжерээр чат бичээд чатаач хараагүй. Ер нь бол манай хүүхэд одоо найз нөхөд ажил төрлийнхэнтэйгээ явж байхдаа бол хизээч уцаахгүй явдаггүй. Бүх зүйлээ ингээд яриад ээжээ ийм байна, тийм байна, ажлынхантай ингэж юм, тэгж юм гэ бүгдийг хэлдэг. Тэр шөнө бол ерөөсөө уцаа аваагүй. Тэгээд би хүлээгээд бэжэд 5 өнгөрч байхад манай хүүгээс дуудлага ирээд би уцаа сандраал авч байгаа шүү дээ. Тэгэл миний хүү яаваа ивэ гэж асуусан чи ээж тагяас хаавал дүргийн цагдаагийн газар хүрээдрээч гэд өөрөө бүр амсгаатчихсан амар сандарсан. Ингээ ярьсан. Тэгэхээр нь би бушуухан шиг л хуцаа өмсөөл хаавал дүргийн цагдаагийн хэлтс рүү гүйж байгаа. Тэгээ очиод хүүтэйгээ уулзаад юу болов яав ив гэдгсэн чинь хамт байсан залуу найз охиныгоо ингээ холог нь багаад алчлаа. Гээл тэгэхээр би зүгээр сонсоод шоконд орж байгаа. Юу гэсэн үг юм? Яагаад гээл тэгсэн чинь манай хүү ээжээ хоёлаа энийг дараа ярья. Одоо тэр унтцсан би унтцсан хаагур нь цонхоор гараад цухтаацсан. Тэнд дахиад нэг охин байгаа. Хэрвээ сэрх юм бол тэр охиныг бас алнаа. Хоёлаа гяс цагдаа дуудаад очиё. Тэгэл цагдаагийн хэлтс рүү ороод нөгөө бас тэнд чинь бүрэлдэхүүн гаргах гэж нэлээд бас хугацаа орсон. Тэгэл яг үүдэнд нь очиод халгаан голго гэл халгаан голгоод тэгэл энэ этгээдийг бариад тэгэл ер нь бол ингэж л танилцсан. Тэрнээс биш манай хүү энэ гэнт хэрэг үйлцэн этгээдийг бол ерөөсөн өмнө таньдаг байгаагүй. Таксины үйлчлэгээнд явж байгаа л танилцсан. Дараа нь би энэ хэргийн талаар ингээд сонсоход бол
анх одоо миний хүү 11 цагт гэрээсээ гараад тэр айлд очсон байгаа юм. Тэр айлд очиход 4 эмэгтэй, 1 эрэгтэй. Нэг эрэгтэй нь болохоор энэ хэрэг үйлцээ итгээд ингээд тавуулаа сууд байж исэн байгаа юм. Тэгээ манай хүү ороод нөгөөдөлтэй танилцаад манай хүү бүгдийг танихгүй тухайн үедээ тэр хүмүүстэй бүгдэнтэй танилцаад тэгээд танилцахад бол амь хохирогч охиныг охин болохлээрээ давдэрч найз охин утахгүй эхнэр болох хүн гэж танилцуулсан байгаа. Бүгдээрээ тэр үед бол ердөөсөө ямар ч тийм хэрүүл маргаа юу ч байхгүй. Ерөөсөө л сайхан инээж хөхрөлтөөл тоглоол. Ингээл тэр донд хоёр нь жоох охин 15 6-тай харахад л жоох охин байсан. Хоёр нь болохлээрээ нэг нь одоо миний хүүтэй цуг 6 дээр ингээд гараад байгаа охин. Нэг нь болохоор тэр бас нэг найз охин байсан маа. Тэгээ ингээ хідүүлээ тоглож надад сууж агаад тэр 6 дээр гарч байгаагийн найз охин төрүүлээд явсан маа. 3 охин давагдэрж манай хүүтэй ингээ тавуулаа үлдсэн байжгаад хүзэр мүзэр тоглоод нилээн инээлдэж хөхрөлтөөл ингээ зүг зүгээр сууцгааж исэн. Тэгсэн сүулдэ нөгөө хоёр жоохон охин нилээн одоо согтох маяг орцсон, нилээн согтцсон. Тэгээ 15 настай охин харин такси дуудана гэдэгт нь манай хүү за энэ жоох хүүхдийг бас таксийн цуулгаад явуулчвал гэж бас яах вэ их үү гэж бодоод нөө найз нь яг өмнө уцаар ярьсан маа нэг найз нь нөө машиныхны болохоо ичлаа гэд асуугаад тэгээ би яваад очиж чамайг очиад авъя гэд. Тэгээ найзгаа дуудсан байсан учраас би найзгаа дуудцаа би чамайг хүргээд өгье. Чи яаж одоо энэ харанхуй шүн ийм согтуу такси ярьж явах вэ гэд тэгээд хүргэж хөр болоод нөгөө тэгэхэд энэ нөгөө талигаас охиныг ч гэсэндээ уг нь цог хөргүүлэх үү гэд уулын тгий гэж ярьсан маа. Тэгээд найз нь ирчлээ гингүүд нөгөө 15 настай охин гутал уцаа өмсчөөд нөгөөх нь ингээд жоохон хөл дээрээ тогтож чадахгүй юм байсан учраас төрүүлээд тэр охиныг гаргаад машин цуулгаад хооронд нөгөө 16 настай охин гутлаа өмсгөөд болон суугаад үлдсэн гэсэн үгэнд. Тэгээд тэр охиныг машинд найзахаа машин цуулгаж өгөөд ар гэрийнхэнтэй нь яриад ихчтэй нь ярьсан гэд тэгжсэн. Ихчтэй нь яриад одоо хаавлын эндээс хөтлөх гэж байна. Гэр чин доор очиод ингээд очихоор та гарч ирээд ингээд тосоод аваад хаач гэх тэгээ ярьчаад тэрийгэ орхичоод буцаж ороод нөгөө охиныгаа явах болов гэд орсон чинь буцаад орохоор нь л нөгөө хэрэг хийсэн итгээд одоо найз охин банд хоёр гээд байгаа шүү дээ. Галтгооны өрөөнд орцсон хаалга ингээ хаалга нь хаалттай. Тэгээд нөгөө зураг дээр явж байгаа 8 эрдэнэ гэж охин ингээ ганцаараа том өрөөндөө тэгээ оронгууд яах вэ энэ хоёр муудалцаад ийшээ орчлоо. Энэ өрөөнд орцсон ална гэд орчлоо гэд тэгсэн маа. Тэгтэн манай хүү юм уу алах малхун алах юу ч тийм би ч тийм би найз охин мэдтэй найз охин гэсэн мэдтэй гэд муудалцсан юм уу одоо эвлэрж байгаа баха гэд яриад байжэтэл цаанаас нь дуудаад нөгөө хэрэг хийсэн итгээд нь хоёлаа нашир хоёлаа тамхит татъя гэд 0 руу авч ороод нөгөө тэр хооронд нөгөө талигач охин болон нөгөө зурган дээр байгаа охин хоёр галтгооныхоо өрөөнд үлдсэн маа. 0 дотор ингээд юм яриад би ста нэрээ хүн алж чадна мадна гэд ингэсэн тэгж хэлсэн юм шиг байна. Тэгээ явахт нь юу яриад байгаа юм би чи согтцсон юм уу яац ийцэн юм хүн алах малах сайн юм яриад байгаа юм би чи бити ингээд гэд тэгээ сууж идэл манай хүү гинтхэн муужраад ингээд унтаац сэрэг шиг болсон гэж байгаа байхгүй. Тэгсэн ингээд хүзүүн дээгүүр нь гитсэн сууж исэн. Тэгсэн ингээд энэ хоолойг ингээд бооод нөгөө татаад ингээд боолт орж штэ. Тэгээ ингээд гинт ингээд унтаац сэрэг шиг болсон гэд. Тэгээ өө яаж ийна гэдгсэн чинь энэ ямар мэдрэмж байна гэд нөгөөтгөн тэгсэн маа. Тэгээ за тоглосон юм олсон гэд. Тэгээ чи одоо бити ингээд согтцсон юм уу яац ийцэн бити модалцаадаг гэд аль болох тавьшруулад тэгээ эргээд гараад тэр өрөө рүү ортол нөгөө охин одоо босч ирээл одоо модалцчлээсэн учраас бас яасэ тэгээ босоод ирэнгүүт тэр охиныг алхтаад бодин дээр алхтаад унгаацсан гэж. Тэгээл бодин дээр алхтаад унгаачихар манай хүү салгах гэж тэнд бол ингээд болмол гэдэл болиулах гал тэгсэн манай хүү түлхчээд хоолойг энэ боогоод тэгээд тэр хоолой боох явцад бол манай хүү салгах гэж нэлээд оролцсон.
Тэгээ хоёр ч удаа түлхээд унгаацсан байгаа. Тэгээ хөл нүцгэн байсан учраас салтрах юу байсан гэд өөрөө тэгж байгаа. Тэгээ унаад босоод ирэх хооронд л нөгөө уртцгаагч аваад хоолойг нь боочихсон. Тэгээ хоолойг нь боогоод ийм процесс явж хахад манай хүү тэрийг салгах гэж зөндөө ноцолцсон. Одоо хоолойг нь болохгүй гэж л хичээж байгаа шүү дээ ерөөсөө. Тэр хоёрыг л болиулах гэж байлаа л та хоёр битээ ингээл. Тэгэл ноцолж байгаа хооронд нөгөөх хэрэг хийж байгаа хүн чинь бас ингээ манай хүү бууд одоо энийг бууд тэр дотор буу агаа тэрийг энийг онгоолоход буу аваад бууд гэд нөгөө хоёр гар нь завгүй учраас өөрөө тэрийг онгоолгож чадахгүй нөгөө гэрээ зоохныг бас хилжийн зандал залууг бууд гэд тэгж штэ. Нөгөө охин болохоор тэнд бас эмгтэй хүүхд ялангуяа бүр их айсан байгаа. Тэр буланд ингээд зогсоод л айгаал тэгээ ээжсэн юм шиг байна. Тэгээ тэр хайрцгийг онгоолгох гээд тэгтэн манай хүү тэр хайрцгийн дотор бол үнэхээр буу байгаа гэд бодсон. Үнэхээр буу байна. Энийг онгоолгохгүй гэд нөгөө хайрцаг онгоолгохгүй гэж ингээ хооронд хэрэг хийж байгаа хүн маань ширээн дээрээс хутаг аваад манай хүү рүү савсан маа. Тэгээ ингээд тэр хүн хутагтай буутай ойртуулална гэл тэгэл ингээд зэвсэг барьсан хүний өөдөөс манай хүү яач чадахгүй ойртож чадахгүй сүлдээ одоо 21 2-тай хүүхэд байтгаа одоо 40 50-тай бид нар ч хүртэл ер нь ийм байдалд орох юм бол амар шоконд орно яхаа мэдхээ байна айн тийм зэвсэг барьсан янз бүрийн зэвсэгтэй хүний өөдөөс хөдөлж чадахгүй ер нь бол тэгээ айсан маш их айгаад сүлдээ нөгөө ойртож чадахгүй болохоор сөгдөөд гуйсан байгаа. Сөгдөөд наад охноо ингээд тавьчих төхөө амьд үлдээ наадгаа чи аллаа. Бити ингээчтэйгээ сөгдөж гуйгаад тэгээ ингээд сөгдөж гуйж авах хугацаанд бас нэлээ ингээ мөргүүл зөргүүлээ чи тэгвэл тэд мөрөг зөрг гээл нөгөөх нь. Тэгэл энэ хооронд нөгөө охин болгоод болсон. Унцсан. Тэгээ охиныг өнгөрсний дараагаас энэ хэрэг хийсэн этгээд нь болохоор юм одоо би айгүй олон хүн алсан, би маш олон хүн алсан, би та нарыг алахад өрдөөсөө энэ үхэнд алишт ар гэрээ чи ингээд судалцсан. Ар гэрээ чинь хүртэл ингээд бүгдийн судалцаа одоо чи та хоёр миний эсрэг юм ямар нэгэн үйлдэл хийх юм бол ар гэрлүү чинь би одоо хүн явуулна. Бараг ингээд хүлээгээд байж байгаа. Гэх мэтээр янз бүрийн байдлаар ингээд дарамтлаад бичлэг хийдэг юм жижиг аппарат гаргаж ирээд одоо би бичлэг хийн. Би Японы якудза нарын бүлгэмд байдаг. Надад өчнөө одоо ах нар байгаа. Би одоо шууд хэмэл дагуулаар шууд дамжуулж та хоёрыг харуулна гэд. Тэгээ ерөнхийдөө нөгөө яг үнэхээр ингээд цаанаа хүнтэй яг харьцаж байгаа юм шиг харьцаал. Тэгэл нөгөө хоёрыг дарамтлал ерөөсөө ингээд тэг инг бас суу тэрийг ав энийг барь гэл ердөөсөө л ингээд дарамтлцсан. Тэгэл дарамтнд чи алсан ингэсэн гэл тэр хоорондоо ингээл ах нараа энэ хоёр хүүхэд тийм юм ямар ч гэдэг тий. Ингээл дарамтлсараа байгаад тэр хоёр хүүхдээр нөгөө чимдаамд хийлгүүлж байгаа штэ тэр зөгцийг 10 тоолно чимдаамд хийхгүй хөл гарын тастаач хамаагүй бахта гэл ингэнгүүт айгаал сандраал хоёлаа тэр чимдаамд ямар ч байсан ингээл нуглал бахтаацсан байгаа бахтаагаал хийсэн маа. За ингээд чимдаамд хийж дуусчаад нөгөө хоёрыг одоо та хоёрын чи одоо энд унтна над буудан дээр унт гэд бүтээлэг авч өгөөд маргааш гурлаа энийг хээрээ авчиж болно. Шоронд болно. Одоо чи нана унт гэд манай тэр өрөөндөө үлдээгээд хаалгыг хаагаад нөгөө охинтой нөгөө өрөөнд орсон маа. Тэгсэн нөгөө охин хин нөгөөдөг ч унтчлаа гэд ороод ирсэн. Тэгээ ороод ирэнгүүт нь энэ дарамтлаж байгаа хоорондоо бүх утаснуудыг нь бас бүгдийг аваад тэнд ингээ бүгд нүлээ тавьсан байсан. Нөгөө өрөө рүү орохдоо нөгөө утаснуудаа аваад орсон байсан учраас чи сэмхэн очиад миний утсыг бичлэг хийсэн камертай цуг надад аваад өгөө. Би гяс гараад цагтаа дуудаад ирье гэж хоорондоо ярилцаад нөгөө охинч би айгаад штэ гэл ингэж ахт найх зүйл байхгүй. Би айгуу хурдан явна гэл тэгээ хаалгаар гарыг гэхээр хаалганых нь нэгдүгээр батарейг нь авцсан байсан гэж байна. Нөө цаочных нь батарейг. Хоёрдугаарт хаалга онгохоор амар тоход уурдаг. Нөө тийм ч ингээд хонх дуурдаг. Тэгэхээр сэрчин тийм учраас би энэ порчгоор багтах юм шиг байна. Гэ порчгийнхын торыг урж аваад тэр порчгоор гарч цухтаагаад тэгээ цагдаа дутсан. Ингээд цухтаах явцдаа над руу залгаад ээжигээ дуудаад бид хоёр цуг очоод тэгээ авцар энэ
хэрэгтнийг бол авцарч баривчлуулсан байгаа юм. Ингэж одоо тэр охиныг аврах гэж тэмцсэн, маш их тэмцсэн чадлаараа эцэст нь зэвсэг барьсан одоо тийм тоноглогдсон хүний үүдээс яаж чадахгүй байдалд ороод сүулдэ гуйгаад дийлээгүй энэ аимшигт одоо этгээдийг бол баривчлуулсан. Тэ энийг ингээгүй байсан болвол ингэж гарч цухтаагаад цагдаад очиж мэддэгдээгүй байсан бол энэ хүн дараа энэ хоёрыг ч амьд үлдэх хэрэггүй байгаа штэ. Би одоо ингээл хүн алдаг, би талдаг, би гэрч үлдээдэггүй гэл тэр дарамтлаж авах хугацаанд тэгжсэн гэж байгаа. Тэгээд энэ хоёр хүүхэд ч амиа алдах байсан уу? Энэ хүн цаашаага маргааш нь өдөр нь Япон явна гэжсэн хүн Япон яваад гараад өгсөн бол яах вэ? Тийм ээ? Яг энэ үйлдэл дээр нь энэ хүнийг таслан зогсоогоод бариад өгсөн. Харин ч бүр миний хүү тэр дунд айх, тэр хүүхдийн те сэтгэл зүй бүх юмаа твчиж энэ хүнийг бас ингээд барьж өгсөн нас уг нь бол айгүй тийм том гавья баймаар. Тэгээ болсон процесс бол энэ юм байна. Тэгэхээр хохирогчоор тэгэхээр татагдсан байж байгаад яагаад яллагдагч болчих вэ? Энэ тухайд та юу хэлэх вэ? Бүтэн жил гарan хохирогч гэж тогтооцсон байсан хүүхдийг ерөөсөө энэ сошиалор цацсан мэдээлэл болон олон нийтийн дайралт буруу ташаа ойлголтоос олж ингэж нөгөө алуурчин энэ шүүхнийг зөв шийдвэр гэл ингээл ийм дайралтаас болоод нэг л өдрийн дотор миний хүүг яллагдагч болгосон. Сүүлийн одоо ер нь эн чинь 2 удаагийн урьдчилсан шатны хилцүүлэг, 1 удаагийн давж заалтах шатны хилцүүлэг болсон. Энэ хилцүүлгээр энэ хүүхдүүд хохирогч мөн үү биш үү? Энэ дээр нэмэлт мөрдөн байцаалт хийгээд яг яллагдагч уу хохирогч уу гэдгийг тогтоогоод ахаад оруулж ирээ гэдэг захирамжийг гаргаад буцаасан. Гэтэл ямар ч одоо нэмэлт мөрдөн байцаалт бол хийгдээгүй. Прокурор дээр хэрэг буцсан байж байгаа л прокуророос мөрдөгч рүү хэрэг ирсэн өдрөө намайг дуудлаа гэж уг нь надтай уулзаад бол хэлсэн. Ямар ч нэмэлт мөрдөн байцаагч хийгдээгүй байжээж тэр чинь 23-ны өдөр намайг дууцсан 10 сарын 23-ны өдөр. Тэгээд орой бүр 6 цагийн үед дууцсан. Би ажилласаа чөлөө аваад гараад очсон. Тэгээд маргааш нь 24-ний өглөө манай хүү ээж мэжийг дуудаж уулзаад ээжийг төрүүлж уулзсан байгаа. Ээжтэй төрүүлж уулзсангуудаад араас нь хүү гүмгөөлөгчтэй нь оруулаад за ингээд яллагдагч болгосон. Одоо энэ санал дээр гарын үсэг зураа танилцаа гэд өгсөн маа. Ямар ч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүйгээр шууд яллагдагч болгонгуутлаа тэр өдрөө орой 7 цагаас нөгөө таслан сэргийлэх арга хэмжээний хуралтай гэд 6 цагт 7 цагаас хуралтай шүү гэж хэлээд тэр өдрөө хурлаа хийгээд тэр өдрөө 30 хоногоор баривчилсан. Тэгээд баривчилсан шалтгаан нь юу вэ гэдгсэн чинь олон нийтийн энэ сошиалоор явж байгаа энэ одоо комментуудаас болоод бусдын занал хийлт өртөхөөс сэргийлж байна. Өөрийнхөө одоо амь насыг хохироохоос сэргийлж байна гэдэг л тийм үндслэлээр тэг 30 хоног хорсон. Сая 11 сарын 24-нд 30 хоногийн хугацаа дуусах байсан. Гэтэл прокурорууд 20-ны өдөр болоо хуралтай гэд хугацааг сунгах саналыг бол өгсөн байсан. 20-ны өдөр хэлбэр ажиллагааны шүүхтэр бол энэ асуудал хэлэлцээд энэ хүүхдүүд хугацааг сунгах юм үндэслэл байхгүй байна. Бүртээгүй байна гэж үзээд суллахаар шийдвэр гарсан. Тухайн өдрөө 24-ний өдөр биш 20-ны өдөр 4 өдрөөс маргааш нь амралтын өдөр хэлв. Тэгсэн тухайн өдрөө прокуророос ахаад шүүгчийн захирамжид эсэргүүцэл өгсөн байсан. Тэгээ 24-ийнхээ өдрөөр давж заалтах шатны хурал болоод энэ хүүхдүүдийг 20 хугацааг нахаад 1 сараар бол сунгасан баг. Бүтэн жил гарan энэ хүмүүс мөрдөн байцаагч гээд ганцхан ажиллаагүй байхгүй юу? Энэ дэр чинь 3 дүүргийн юунаас бүр ингээ баг томилоод ажиллуулсан. Нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Энэ баг нь бүтэн жил гарan ажиллаад энэ хүүхдүүд одоо гин буруугүй
хохирогч мөн гэж тогтооцсон байсан. Прокурор нь хүртэл шүүх хуралд орон артлаа энэ хүүхдүүд хохирогч мөн гэдгийг дүгнээд хянаад дүгнээд мөн гэдэг дээр баттай байр суурьтай орж исэн. Гэвтэл энэ сошиалор одоо цацсан энэ зураг цацснаас хойш за ерөнхийдөө бараг 1 2 3 удаагийн 3 өөр зураг цацаад тэгээ ингээд олон нийтийг бол амар ингээд босгосон. Энээс болоод л ер нь сошиалоос болоод тий энэ сошиалоос болоод айгаад ч юм уу эсвэл одоо яадын дээгүүрээ одоо за энэ сошиалын амиг таглич гэдэг юм уу тий тийм байдлаар ингээд гэмгүү хүүхдүүдийг хохироогоод гэмгүү хүүхдүүдийг гэмтэн болгоод ямар ч одоо баримт нотлохоогүйгээр ямар ч мөрдлөг шалгалт хийхгүйгээр яллагдагч болгоод өөрчлөлт оруулчихж байгаа. Энэ дээр бол би одоо бүх хүн л ингээл хардаж сэрдээл мэдээж ингэж л байгаа. Би бол эхлээд итгэжсэн, маш их итгэжсэн. Яг ийм үйлдэл хийсэнд бол би үнэхээр гайхаж байгаа. Энийний цаана яг юу яваад байна? Тэ? Дээрээс нь ингээд чиглэл өгөөд ийм юмнуудыг хийлгээд байна уу? Энэ сошиалын одоо энэ олон нийтэд төгсөн энэ асуудал сошиалын уур бухимдлаас болоод эдгээр ийм шийдвэр гаргachул гэж би харж байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан тэр зургийн хувьд та юу вэ? Тэр болохоор ерөөсөө ингээд одоо эн чинь нийтдээ 2 тасалсан гэлөө юу лээ нэг 10 хэдэн минутын бичлэг байх шиг байгаа юм. Бичлэгнээс ингээд хэргийн материалд ингээд зураг хэлбэрээр ингээд тастаад оруулсан тийм зураг бичлэгч өөрөө хөдөлгөөнтэй үйлдэл хийж байгаа хөдөлгөөнтэй шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд таслахад хүний хөдөлгөөн чинь юу секунд байтугай хэмжигдэж байгаа зүйл шүү дээ. Тэрийг таслахад ямар ч хэлбэрээр хүний дүрсэн гэж нөгөө буугдах байх л да. Ер нь бол ингээд бичлэгнээс л буулгацсан тийм зураг. Яг олон нийтийн сүлжээнд ер нь олон нийтийн дунд одоо таны гэр бүлийг те эрх мэдэлтэй одоо өв хөрөнгөтэй ийм гэр бүл магадгүй шүүхэд нөлөөлж байна гэдэг ийм зүйл хардлага байгаа л да. Таны гэр бүл үнэхээр тийм өв хөрөнгөтэй эрх мэдэлтэй айл юм уу? За энэ талаараас би яг онцолж бүр энэ талаар хэлье. Олон нийтээс энийг зөвөр ойлгоосэй гэдгийг бас хүсэж исэн. Бидний амьдрал бол ердөөсөө л яг л эгэлжирийн одоо ард иргэд ажил хийгээл цалингаас цалингийн хооронд ажиллаа хийгээл үрзээлтэй бол үрзээлтэй ингээ явж байгаа. Оюутан байхасаа л би ажил хийж ирсэн. Анх нөхөртөөгөө суугаад хоёлаа юу юучгүй амьдралаа босгож исэн. Манай нөхөр бол баг бүр 4-5 дахь ангиасаа ихсүүлээд гисэрсэнд бол шавлан сууж буян намыг хурж бусдын төлөө сайн сайхныг хийж ингэж явж ирсэн. Тэгээ хоёлаа манай ээж аав хоёр энэ дэргэд амьдардаг байла тухайн үедээ. Тэгэл хоёлаа амьдралаа ийм одоо юучгүй байхаас нь ихсүүлээд хөдөлмөрлөж хичээж амьдрсны хүчинд амьдралаа босгосон. Тэгээ мөнгөтэй төгрөгтэй дөө хүүгээ төлбөртэй сургуульд сургаагүй. Бид хоёрын гол зорилго бол ерөөсөө хүүгээ мөнгө төгрөг хурааж өгөх биш. Тийм ээ? Хураая гэсэн ч тийм хураах боломжтой амьдралтай айл анханасаа байгаагүй бид хоёр. Хүүгээ ер нь Японд сургуульд сургая. Боловсралтай хүн болгоё гэж зорж ирсэн. Тэгээд 7 дугаар ангиас нь хүүгээ Шинэ Монгол сургуульд тэр үед чинь Шинэ Монгол сургууль чинь 7 дугаар ангиас эсэлт авдаг байсан. Тэгээ шалгалт өгүүлээд тэнд тэнцээд тэгээд 7 дугаар ангиасаа ихсүүлээд Шинэ Монгол сургуульд сурсан. Гол зорилго маань хүүгээ Японд сургуульд сургах, мундаг инженер болгох ийм зорилготой байсан. Тэгээд хүү маань 12-оо төгсөөд сургуулаасаа Шинэ Монгол технологийн дээд сургуульд сурах тэтгэлэг аваад тэгээд тэр сургуульдаа бол элсэн орсон. Хүү маань бага байхасаа л хичээл намд амар дуртай. Бүр бага ангиасаа ихсүүлээл хичээл намайг хийн. Ерөөсөө чи миний хүү хичээлээ хийгээч гэж ерөөсөө хэлүүлдэггүй тийм хүүхдээсэн. Тэгээ 12 төгсөөд яг нөгөө Японы тэтгэлэгт бэлтэж авах хооронд бол яг шалгалттай давхцаад манай нөхөр хүүгийн манай бол өөд болсон өвчний улмаас энэ бол бидний амьдралд маш том зохилт болсон. Хүний алдна гэдэг хамгийн гашуутай хамгийн
аимшигтай харамсалтай зүйл. Тийм ч учраас би энэ охины ээжийг үнэхээр өрөвдөж үнэхээр хүндэтгэжсэн. Тэгээд 20 оны 10 сард манай хүү болоод миний хүүгээ Япон явах зорилго бүх юм бол ер нь ингээд зогссон. Шалгалтаа өгч чадаагүй. Тэгээ яг аавынх нь өөд болох юу давхцаад тэгээ миний хүү сургуульдаа сураад би ч ажиллаа хийгээл цалингаас цалингийн хооронд 2 хүүхдээ хоосон хонуулчихгүй байх юмсан, хүний дор оруулчихгүй байх юмсан. Өлсөө цангаахгүй байх юмсан ингээл үр ширээ түлхөөс ихсүүлэл ганцаараа өрх толгоолол амьдралаа авч явж амрах ирэхгүй, өвдөх ирэхгүйгээр ажил хийж өдийг хүртэл ингээд амьдарч байгаа. Тэгээ миний хүү бол их сайн хүү, үнэхээр сайн хүү, ухаантай. Тэгээ ээжээсээ гуугаад ээжээ би сургуулиасаа чөлөө авъя. Хүн сурахад хизээч оройтхгүй ээжээ би 2-3 жил ажил хийгээд хоёлаа амьдралаа сайхан зэгцэлчээд хүн эргээд сурч болно. Гээ сургуулиасаа чөлөө авсан. Тэгээд чөлөө аваад нэг барилгын компанид борлуулалтын менежерээр ажиллаж исэн. Тэгээ борлуулалтын менежерээр ажиллахынхаа хажуугаар ингээд UB Card гэрээ хийгээд бас такси үйлчилгээнд орой цагаар ажлынхаа завсар цагаар л ингээд үйлчилгээнд явдаг. Хоёулангийн ярилцлага өндөрлж байна л та. Тэгэхээр та эцэст нь юу хэлхийг хүсэж байна? Эцэст нь одоо манай би бол энэ хэргийг бол бид нар анханасаа ингээд үнэн бодит юм үнэн бодитоор шийдэгдэх баха. Тэ хийсэн хэрэг хийсэн гин буруу байхгүй яг л үнэн бодитоор шийдэгдэнэ гэдэгт амар итгэжсэн. Мөн энэ мөрдөгч прокуроруудаа бас аягүй итгэжсэн. Хичнээн ингээд сошиалаар янз бүрийн худал гүтгэлэг тэ дарамжлал явж исэн ч гэсэн би маш их твцсэн. Мөн охины ээжийг бас хүндэтгэж би маш их твцсэн. Эргүүлээд ийм мэдээлэл янз бүрийн юм үхийнсэн гэж өртөөсөө тэгж бодож байгаагүй. Тэгээ үнэн зөвөрөө шийдэгднэ. Хууль гэж байгаа юм чинь Монгол улсад бас хуультай орон үн шударгаар ажиллана. Ялангуяа цагдаа прокурорынхан бол үнэн шударгын төлөө ажилладаг гэдэгт бол би итгэжсэн. Гэвч одоо энэ бол миний итгэл бол үнэхээр байхгүй боллоо. Сошиалаас олж нэг л өдрийн дотор миний хүүг хохирогч байсныг яллагдагч болгоод тэгээд дээр нь яллагдагч эсвэлт хүүгээр яллагдагч гэж байгаа. Эсвэлт хүүгээр гэдэг нь одоо тэнд гэмт хэрэг үлдэж хахад одоо ямар ч үйлдэл хийхгүйгээр хараад зогсож исэн гинэ. Тийм одоо утгатай. Одоо надад бол ер нь цагдаа прокурорт бол итгэл үнэхээр байхгүй боллоо. Шударга ажилтдаг гэж би итгэжсэн боловч үгүй юм байна. Тэгэхээр одоо шүүхтээр л энэ үнэн мөний төлөө өмгөөлөгч шүүгч нар ажиллах байх гэж би итгэж байгаа. Тэгээд шүүгч нарыгаа бас арай тийм худал хуурмаг ийм зүйл давтчаагүй байх гэж бодож байна. Үнд шударгаар энэ хэргийг шүүгээсэй л гэж хүсэж байна да. Тэгэхээр шүүхийн шийдвэр бол эцэг. За тэрнээс өмнө бид хэнийг ч гин буруутан гэж үзэх ёсгүй. Бас нөгөө талд за буруутгагдсан этгээдийн байр суурь ч гэсэн бид сонсох ёстой. Энэ бол сэтгүүл зүйн басны зарчим. Тэгэхээр энэ үднээс бид энэ удаагийн ярилцлага бэлтгэлээ. Баярлалаа танд.